Сайн бацхан өрхөн хүндэт үзэгчтэй зөв микрофон нэвтрүүлгээ маань нэгэн шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. За өмнөх нэвтрүүлгээ бид бүхэн сонгон хайрхан дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр болох Нарангийн гол дээрээс та бүхэнд замын асуудлаар сурвалжлага хүргэж байсан бол өргөжлүүлээ та бүхэндээ за хотын дүүргүүд буюу за гэр хорооллуудын нохооны асуудлаар энэ удаагийн нэвтрүүлгийг хүргэж байна. Ингээд та бүхэн нэвтрүүлэгтээ анхаарал хандуулъя. Нохоо бол ерөөсөө явуулах байсан шүү дээ. Одоо сургуулийн хүүхдүүд ч орой тарддаг, тэгэл газ нэгээрээ явдаг, тэгээд айлын хүүхдийг айччихгээл орилуулаад хуцаад байгаад сонсогддог тий. Энэ одоо дүүргээс зүгээс л шийдэх байх та энэ тийм ээ. Тэр нэг готгочулах, мөхчүүлэх тийм ээ. Тийм асуудлуудыг шийддэг бол бодож байгаа юм. За энэ өглөө оройд одоо явж байгаа энэ хүүхэд эмэгтэйчүүд ер нь эмэгтэйчүүд гэх юм байхгүй зөвлөн нохооны асуудал бас хэцүү л шүү дээ. Нохоо маш их байна. Өглөө буудлууд хаагур явдаг юм эсвэл аваа явж идэг шүү дээ гонол. Энэ нохомогоо зэгслэг талаар асуудал яригдсан юм уу энд? Яригдахгүй, тийм яригдгүй. Энэ нохоо бол арай хэцүү гэж. Энэ залбуу нохоо бол ороо очив. Харин энэгээр нэг анчны юм лээ. За. Тэр нэг яваад байдаг гэсэн нэг хоёр дээрээс үзэгдэх хэлсэн. Тэр чинь ууд нь яваад ганц нэг буудаад байдаг гэсэн. Одоо л годмаар зэрлэг нохоо болж байна дөө. Нохоо ингэж золимхон заяг шүү дээ. Тийм жоохон нохоо өдөртэй ягаад нөгөө нохооны юу явдаг үстэй тий. Нохоо алаад усууд явдаг шүү дээ. Нохоо ягаад бол ууд нь алаад явал зүгээр шүү дээ. Одоо аягүй их зэрлэг нохоонууд аягүй их байдаг шүү дээ тий. Нохоо ч одоо энэ нохооноч ороо үдс болохоор арж ичгүй яваалдаг шүү дээ. Энийг одоо бас зэгцлэл зүгээр. Аа энэ зэгцлэл зүгээр л байна. За нохоо бол тэгээд ерөөсөө өөрснөө л нөгөө хүмүүс тий одоо нөхрөө дууд юм уу хин байгаа хүнэл дууд шүү дээ. Тэгээд одоо яг тэнд явж шүү, ойрхон явж шүү. Нэг хоёр буудлын наанаас уцтаал одоо яг хүлээгээ зогсож байгаараа гэдэг юм уу. Тэгжил гэртээ ирнэ. Ер нь бол тий. Тийм л байдаг. Нохоо энэ гайгүй шүү дээ. Гайгүй л. Гайгүй юм уу? Гайгүй л. За иргэд маань ийм бодолтой байна. Тэгэхээр нохоог одоо цаашид яах вэ? За иргэдэг шөнө оройд айлгаад байгаа зам хазаж гэмтээж одоо бас урж байгаа ийм асуудлууд бас гарсаар байгаа. За энэ талаар бас албаны хүний яриаг авсан байгаа. Ингээ албаны хүний ярианд анхаарлаа хандуулна. Нохой бол үнэн. Тэр бол одоо тий. Одоо залбин нохой их байдаг. Энийг бол тусдахгүй бол доо бас харахгүй үдэш орой дамаа тэр хоошо Нарангийн голын эсэмцрүү бол доо буудлын муудлаас хол байдаг. Тэгээд одоо энэ нохойны устгалыг бол хийх нь маш зөв л гэж бодож байна. Энэ талаар цаашдаа хэрэгжүүлэхээр ажил төлөвлөсөн байгаа юу? Яг одоо хондоо бол төлөвлөсөн юм бол алга. Үгүй. Энийг бол цаашаа ярьж ирнэ. За бид бүхэн бас зөв микрофон нэвтрүүлгээр үзэгч та бүхэнд бас тодорхой мэдээллүүдийг хүргэдэг байгаа. Ингээ гэр хорооллуудын нохооны одоо тал дээр анхаарал хандуулахгүй бол болохгүй нөө шүү гэсэн одоо мэдээллийг үзэгч та бүхэндээ өргөжлүүлэн хүргэе. Хот хүрээгээ тэлж гадны томоохон хотуудыг санагдуулам гялцал өндөр байшин барилга сүндэрлдэг болжээ. Тэрч бүхэлээ 500 гаруй мянган хүн амтай байсан нийслэл маань өнөөдөр сая гаруй хүн амтай метрополис хотын зэрэглэлд хүрсэн. Тэгсэн хэдий ч манай хотод дутагдaltaй зүйл зөндөө бий. Зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлууд ч цөөнгүй. Агаар хөрсний бохирдол, замын түгжрэл, ажил гүйдэл, архитект, гэмт хэрэг, хог нувш гэх мэт асуудлууд гамшигын хэмжээнд хөрсөн байгаа билээ.
Харин сүүлийн үед эдгээр асуудлууд дээр нийслэлийн хаанч тамтаа тааралдаж болох золбин нохон асуудал нэмэгдээд байна. Золбин ноход олширч даган ганц хотын захын гэр хороолол гэлтгүй, хотын төв гудамж томоохон хүнсний зах худалдааны төв, автобусны буудлууд дээр тааралдах нь ихслээ. Хогтой газар нохоо элбэг гэдэг үг зүгээр ч нэг хэлсэн үг биш болов доо. Нийслэл хот маань аль хэдийн дэлхийн хогноос салж чаддаггүй хогон хотуудын тоонд зүү ёсоор орсон байна. Тиймдээ ч өдөр ирэх бүр золбин ноход өссөөр байгаа болов уу? Монголчууд нохоог эзнийхээ хамгийн үнэнч сайн нөхөр хэмээн нэг их ад шоо үздэггүй. Тэгсэн хэдий ч нохоонд тавих хяналт халамж сул байдгаас золбин нохоо төдийгүй эзэнтэй айлын нохойд уруулах нь элбэг тохиолддог болжээ. Манай оронд аялахаар ирсэн гадаадын жуулчин Монголд сэрэмжлэх гол юм нь халаасны хулгайч золбин нохоо хоёр байнга дагаж явдаг хэмээн ярьсан байна. Захын хорооллын жалга шуудуунд хаасаагүй өгсөн нохойн сэгзэм хиптэн. Үүнээсээ элдэв нэн бактери үүсч хаврын сэлэх шороотой агаар дэгдэн элдэв өвчин үүсгэж байгааг мэрэгжлийн холбогдох байгууллагууд анхаарадж арга хэмжээ авч чаддаггүй. Мөн хотын гудамжинд өдөртөө золбин ноход хідэн арваар машин дайрвал нийслэлийн гэр хороолуудад нохоогүй айл гэж байхгүй. Наран туулах, хар хорин, хүчин шунхар захуудад нохоо явж л харагдана. Өнөөдөр нийслэлийн захын дүүрэг хороодод орой үдэш явахад айдаг юмны нэг нь золбин ноход хотын хогийн цэгүүд дээр хог төвчд нохойтой өрсөж. Мөн нохойноос элдв төрлийн халдвар төвчин үүсгдэг нэн бактери илэрдэг. Ялангуяа хаврын улиралд бүрэлбэг. Гэтэл хотын захын гэр хорооллын айлын бяцхан хүүхдүүд жижиг гөлөгтөө наадаж, жаахан талхай хүртэл хувааж идэж байгаа харагддаг. Үүнээс үзэхэд элдв амтны гаралтай халдвар төвчнийг бага насны хүүхдүүд усах нь элбэг байгаа нь ойлгомжтой. Иргэдийн нохоонд тавих хяналт сул байгаагаас гудамжинд явж байсан жирийн иргэн уруулж хазуулж хохирох нь элбэг. Одоогоос жилийн өмнө 5 сартай жирэмсэн эмэгтэй золбин нохтод уруулж хүүхдээ алдахаас гадна дахин хизээш төрж чадхааргүй болсон байна. Гэтэл үүний хариуцлагыг хүлээх хинч байгаагүй. Хөөхий бүсгүүл хохироод үлджээ. Энэ мэт болзошгүй эрсдлээ сэргийлж золбин нохтыг устгах ажлыг эрчимжүүлж, эзэнтэй нохтод тавих хяналтыг сайжруулж, тухайн айлын нохоо ямар нэг байдлаар бусдад халтсан тохиолдолд эзэнтэй нь хатуу хариуцлага тоосдог байх хэрэгтэй болоод байна. Зөв микрофон нэвтрүүлэгтээ хамт ирсэн эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн шинэхэн дугаараараа эргэн уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.